ичимхий зангаасаа салах 8 арга. Хэрвээ та чухал хүмүүсийн өмнө, эсвэл энгийн хүмүүсийн өмнө, эсрэг хүйснийхээ өмнө гээд бусдтайгаа харилцахдаа үргэлж ичиж сандардаг бол үүнийг төгсгөл болгох хэрэгтэй. Учир нь бусдад өөрийгөө илэрхийлэх нь амьдралын чухал зүйлсийн нэг бөгөөд ичимхий зангаасаа болоод дуртай ажил, ашигтай төсөл, хайртай хүнээс алдах магадлалтай. Амьдралд тохиож болох олон боломжийг ингэж алдна гэдэг үнэхээр харамсалтай шүү дээ. Ингээд танд ичимхий байдлаасаа ангижрахад туслах хэд хэдэн зөвлөгөө хүргэе. Бүх зүйлд хэлбэрээр ханд. Өөрийн ярьж буй зүйлийг чухал гэж хэд ач холбогдол өгснөөр хүмүүс сандарч алдаа гаргадаг. Хин нэгэнд таалагдахын тулд өөрийгөө өөрчлөх хэрэггүй бөгөөд энэ нь амжилт дагуулдаггүй болохыг хүн бүр л мэднэ. Сандарч байгаагаа бусдад харуулваас та азгүй амт мэт л харагдана. Ингээд асуух ёстой зүйлээ асуухгүй эсвэл хэлэх ёстой зүйлээ хэлж чадахгүй өнгөрүүлэх нь элбэг. Тиймээс аливаа зүйлийг хит хөндрүүлж бодохгүйгээр тайван хандах хэрэгтэй. Ичих мэдрэмжийг ихээр мэдэр. Ичимхий байх шаардлагатай нөхцөл байдал гэж бас байдаг. Ичимхий зангаа засахын тулд төрөл бүрийн айж, ичиж сандардаг зүйлстэйгээ нүүр тулах хэрэгтэй. Таалагдсан эмэгтэй бүртэйгээ танилцах хэрэггүй боловч бүхий л байдалд өөрийгөө сарж үзээрэй. Өөрөөр хэлбэл энэ нь зочрол өгөх эмчилгээний нэг төрөл юм. Нээлттэй бай. Хүн өөрийнхөө хүлээн зөвшөөрч чаддгүй ямар нэгэн зүйлээ бусдад мэдгэдэхгүй нуух гэж хичээсээр ичимхий байдал үүсдэг. Тиймээс нуух шаардлагагүй бүх зүйлээ ил гарга. Шууд энэ алхмыг хийж чадахгүй байгаа бол тойроо замаар эхлээрэй. Өдрийн тэмдэглэл хөтлөх хэрэггүй ч сонирхолтой зүйлийн талаар цахим хуудсандаа нийтэлж болно. Хэдийгээр таны нийтлэлийн бүх хүн уншихгүй ч дараагийн удаад ямар нэг зүйл хэлэхэд танд хэлбэр байх болно. Өөртөө итгүүлэх. Би чадна гэж өөртөө бат итгүүлсний ачаар та ичгээ болохоос гадна айдсаасаа ангижирч, бүрэг ичимхий зангаасаа салж өөртөө итгэлтэй нэгэн болно. Тиймээс ичих зүйл байхгүй. Та бол амжилттай хүн гэдгийг өөртөө ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ өөртөө итгэх байдлыг үйлдэлтэй хослуулах хэрэгтэйг санаарай. Жишээлбэл, тархинд ямар нэгэн мэдээллийг удаан хугацааны турш үргэлж өгөх үед тархи энэ мэдээллийг хүлээж авдаг. Тиймээс энэ талаар та ичимхий байдлаасаа салж чадвал дараагийн удаад муу зуршлаа орхиод энэ аргыг төвөггүй ашиглаад сурчсан байх болно. Ганцаарчилсан сургалт. Өөрийнхөө хамгийн их айдаг зүйлийг хийж байна гэж төсөөлөд үзтээ. Ойр ойрхон ингэж төсөөлөх үед тэр зүйл боддоор таны амьдралд байгаа мэт санагдаж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүнтэй холбоотой бүх айдас чинь үгүй болно. Тиймээс сэтгэл судлаачид тухайн хүнийг хүсэж буй зүйлээ маш тодорхой төсөөлж байхыг зөвлөдөг. Ингэснээрээ тухайн зүйлийн эцсийн үр дүнд бэлтгэлтэй байхаас гадна амжилтанд хүрэх үйл явц хурцдаг байна. Бүх боломжоор яар. Хинч таны гадаа гараад танихгүй хүмүүстэйгээ яар гэж хэлэхгүй шүү дээ. Харин зүгээр л танаас цаг асуусан хүнд цаг хэлж, зам зааж өгөх боломжтой. Очрлож байх үедээ хамт зогсож байгаа хүнтэйгээ яриа өрнүүлж болно. Өөрөөр хэлбэл ярих боломж гарвал ярих хэрэгтэй гэдгийг санаарай. Энэ нь танд баг зэрэг туршлага болох бөгөөд шаардлагатай нөхцөл байдалд санаа зовлтгүйгээр ярьж сурахад дадал болж өгнө. Зөвхөн өөр дээрээ тусгах хэрэггүй. Зөвхөн өөр дээрээ анхаарал хандуулад байвал та өөрт байгаа бүх дутагдлыг гаргаж бусдаас энэ нь ичих шалтгаан болдог. Бүрэг ичимхий зам бол хүмүүст байдаг хамгийн энгийн нэг сул тал юм. Тиймээс зөвхөн өөр дээрээ анхаарал хандуулах хэрэггүй бөгөөд эргэн тойрноо ажиглаж бусад хүмүүст анхаарал хандуулаарай. Ингэснээр баг багаар нь айдас замхран үгүй болох болно. Биеийн хил ашигла. Бусдтай гар барихтаа чанга атгах, сайхан инээмсэглэх, нуруугаа тэгш цэх авч явах гээд хүчрхэг биеийн хилийг ашиглаж хэвшснээр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ичимхий зангтанд дарах болно. Харин ойлгомжгүй биеийн хөдөлгөөн, сунжирсан урт ярианаас татгалзах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн зүйл асуух гэж байвал санаа зовж тойруулахгүйгээр шууд асуу. Тодорхойгүй тойроо байдлаар ярих нь таныг өөртөө итгэлгүй байгааг илэрхийлэхээс гадна та өөрийгөө ямар нэгэн байдлаар түүнээс дор гэдгийг баталж байгаа үйлдэл юм. Энэ нь тухайн үед харилцаж буй хүн чинь таны ичимхий байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж.